Сайн байцгаана уу? Жива хөхтөд орж намжин байна. За миний хувьд одоо дөрвөн хүүхдийн аав. За манай эхнэрийн хувьд бол одоо 9 жилийн хугацаанд дөрөв төрсөн. За тэгээ мэдээж яриг эмэгтэй хүний хувьд ойр ойрхон төрнө гэдэг бол бие физиологийн хувьд ч тэр сэтгэл санааны хувьд ч тэр одоо маш их өөрчлөлтөнд орж стресс бухимдал их амархан одоо автчих гад байдаг. За тэгээ тэр үед нь болохоор миний хувьд бол аль болохоор тайван байлгаж одоо өөрийг нь магтаж хамгийн гол нь одоо тэр тухайн асуудалд нь биш одоо өөр зүйл рүү сатааруулахыг ингээд одоо хичээдэг. За тэгэхээр залуу гэр бүлүүдийн маань хувьд бас одоо магадгүй жирэмсэн байгаа, эхнэр нь жирэмсэн байгаа аавуудын маань хувьд хэлэхэд эхнэр чинь бол одоо яг тэр үедээ жирэмсэн байх хугацаандаа бол маш өөр болдог. Одоо сэтгэл санааны хувьд бол их одоо эмзэг дээрээс нь өөр болдог шүү дээ. Тийм болохоор тэр үед нь та хэд маань аль болохоор эхнэрийг ойлгож за тэгээд тухайн асуудлаас биш өөр зүйл рүү сатааруулах гэж за дээрэс нь одоо өөрийг нь илүү сайн магтаж өгж байгаарэ гэж хэлмээр байна. Тэгээ бүгдэнд нь амжилт хүсье.